Дархуул аймгийн цэг даргын санаачилгаар аваргыг аймагта бэлтгэе ураатай сар шинийн баяр зориулсан өсвөр үеийнхний барилдаан энэ сарын 5-6-ны өдрүүдэд спортын ордонд боллоо. Өсвөр үеийнхний барилдаанд 5 насны ангиллаар 200 гаруй хүүхэд оролцож үзүүрт рүү булаацалдсан юм. Дархуул аймаг бол энэ хүчтнүүд энд ажиллаж амьдарч спортын уралдаанд тэмцээнд оролцож исэн юм уламжлалтай сайхан юм бурхантай үндэ болсон газар байгаа. Тухайн бол Монгол улсын начин Галдан даваг Бат мөнх. За миний аав одоо аймаг уцарслан Агван, Додоо, Жамин хорлоо, Гонгор гэх зэрэг үе үеийн хүчнүүд энд Дархуул аймгийнхаа нэрийг гаргаж, ард олноо байсгаж, хүчийг үзэж ийм сайхан одоо зэмгүүлж байсан ийм түүхтэй. Тэгээ одоо Дархуул аймгаас бол заавал одоо Дархуулынхаа нэрийг гаргасан ийм аврах төрөх ёстой гэдэг санаачлагыг одоо Монгол улсын гавьяа тусгажуулагч Батбай багш маань хэлээд ингээд битээр одоо хамтран санаачлан зохион байгуулж байна. Ингээд цаашд бол Дарханыхаа нэрийг гаргасан үе үеийн олон сайхан аврах төрж нэрээ зөрөгдүүлж явна гэдэг үднээс бид нар инжилээс эхлэн уламжлал болгон ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ер нь бол одоо нийтийн биеийн тамир спорт гэдэг хүн одоо хүчтэй, эрүүл сарвал хөдөлгөөнтэй байж цаашид одоо оюун ухаан сэргэлэн улс орноо удирдсан авч явсан юм байх хэрэгтэй. Тийм учраас бид бол энэ хүүхдийн биеийн тамир спорт, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тал дээр бол олон ажлуудыг хүлээлж байгаа. Тухайлбал одоо 2016 онд иж өрөн дугуйн замыг Дархуул аймагта ихээр төсөл төлөвөө гаргацсан ингээд зорилт болгоо ажиллаж байна. Ямар ч байсан энэ ажлаа хийж хүсэлтэй гэж. Гал бичин жилиг өгсөн өсвөр үеийнхний барилдааны 9 насны ангилалд оюуны ирээдүйн цогцбор сургуулийн сурагч Ивэл Баяр, 1-р сургуулийн сурагч Цэнгүүл, 10-аас 11 наснд оюуны ирээдүйн цогцбор сургуулийн сурагч Жанчив Дорж, жигүүр цогцбор сургуулийн сурагч Од Сүрэн, 12-аас 13 насны ангилалд 18-р сургуулийн сурагч Түр Болд, 9-р сургуулийн сурагч Эрдэнэ Тулга, 14-өөс 15 насны ангилалд жигүүр цогцбор сургуулийн сурагчид болох Ариун Болд Сүлтгүүнар, 16-аас 17 насны ангилалд Политехникийн коллежийн сурагч Чингүн Баатар, жигүүр цогцбор сургуулийн сурагч Ган Очир нар тус бүрийн насны ангилалдаа төрүүлж үзүүрлэлээ. Би үндэсний бүхний хөрч 5 дахь жилийн хичээлжээ. Тэгээд дэмий хөрч анх их сонирхолтой байдаг гэсэн. Тэгээд тэмцээнд дэлгэр сайхан анхны тэмцээнд төрүүлээд их сонирхолтой болсон. Тэгэл одоо тасралтгүй хичээлсэл байна. Би гэртээ байрлаж дүүтэйгээ байрлдаг байсан. Тэгээд намайг бүхэн тэмцээнд оруулаад алтан медаль авсан. Цаашид аваргыг аймагта бэлтгэе тэмцээн өсвөр үеийнхний дунд жил бүр сар шинийн баярыг өгтөн уламжлал болгон зохиогдох юм а. Мөн тус тэмцээнийг Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох Авиас хөтөлбөр Монголын үндэсний бүхний холбооноос хэрэгжүүлж буй нутгийн салхи зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд үндэсний бүхний барилдааныг зохион байгуулахаар болсон байна.